Бид энэ хэсгээр дэд төслүүдийн хоорондох холбоосыг хэрхэн хийх болон нөөцүүдийн цуглуулга буюу англиар resource pool гэсэн ойлголтыг үзэх болно. Дасгалын 11-р хавцнаас бид Bob's Kitchen дагуу зураас домон .mpp файлыг working files хавцанд move буюу шилжүүлэлт хийж өгье. 11-р хавцнаас master project working дагуу зураас домон .mpp файлыг дуудаж нээж байна. За ингээд энд Bob's Kitchen гэсэн дэд төслийг нээх гэж оролдъё. Холбоос байхгүй тул файлын хөтөж оронд нь гарч ирж байна. 11-р хавцнаас яг адилхан боловч өөр нэртэй Bob's Big Kitchen дагуу зураас домон .mpp файлыг дуудаж нээж байна. Өмнө бидний шилжүүлсэн move хийсэн Bob Kitchen гэсэн файлтай ижил зөвхөн нэрийг нь өөрчилсөн гэж би түрүүн хэлсэн. Ороод ирсэн харагдаж байна. Нээж үзье. Ажиллаж байна. Ийм байдлаар master файл болон дэд төслүүдийн хооронд холбоосыг бид нар тогтоолоо. Одоо master төсөл болон дэд төсөл дэх ажлуудын хооронд холбоосыг хэрхэн холбож хийхийг үзье. За дэлгэтэй байгаа дэд төслүүдэд ороод дэд төслүүд эхлэх хугацаа Gantt диаграмаас харахад өөр цаг хугацаанд эхлэхээр харагдаж байна. Эхний төслийн сүүлийн ажил дуусангууд дараагийн төслийн эхний ажил эхлэхээр бид нар хооронд нь холбоос хийж өгье. Англиар link гэж ярьдаг. Инхийн тулд миний галт тухай төслийн 30 дугаар мөрийг мөн Salis галт тухай дэд төслийн эхний ажил бол 2 дугаар мөрийг тусад нь идэвхжүүлж өгье. За идэвхжүүлэхийн тулд Ctrl товчийг дарангаа хоёулангийн товшин авчина. За ингээд task tab дахь link icon дээр товшноо. Salis галт тухайны төслийн 2 дугаар мөрний эхлэх цаг хугацаа өөрчлөгдсөн харагдаж байна. За энэ Salis дэд төслийг бүхэлд нь өөрчлөгөөл Salis галт тухай гэсэн мөртэй хамт 30 дугаар мөрөө идэвхжүүлээд link icon-ыг товшиж болно. За 3 дугаар мөрний дагуу predecessors баганд миний галт тухай төслийн URL хаяг бичигдсэн харагдаж байна. Gantt диаграмаас харъя. Gantt диаграмаас харахад миний галт тухай төслийн 30 дугаар ажил дуусангууд дараагийн төслийн 3 дугаар ажил эхлэхээр зурагдсан харагдаж байна. За энд дугаарлалтыг харъя. 31, 32 дугаар дугаарлалт болон 2, 3 дугаар дугаарлалтууд нь байхгүй болсон харагдаж байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр англиар ghost task буюу монголоор бүдэг сүүдэр ажлын даалгавар гэсэн ойлголттой холбоотой. Энэ ойлголтыг бүгдээрээ үзье. Одоо master project файлаа хаагаад Salis Kitchen гэсэн дэд төслийн файлыг тусад нь нээж өгье. 2 дугаар мөрийг харуул бүдэг өнгө бүхий ажлын даалгавар үүссэн харагдаж байна. За энэ ажил миний галт тухай гэсэн төслөөс орж ирсэн ажил байгаа. Буцаад master төслөө нээж үзье. Одоо Salis галт тухай дэд төслийн сүүлчийн ажил дуусангууд Bob's галт тухай гэсэн дэд төслийн эхний ажил эхлэхээр холбоос хийж өгч байна. За түрүүчийн адил 31 дугаар мөрийг сонгоод Ctrl товчийг дарангаа 2 дугаар мөрийг идэвхжүүлээд task tab дахь link icon дээр товшноо. За Bob's галт тухай дэд төслийн бүх ажлуудыг сонгоё гэвэл 31 дугаар мөрийг идэвхжүүлээд Bob's галт тухай мөрийг хамт сонгоод link гэсэн icon дээр товшиж өгнө.
За тэрүүчийн адил 32 болон 33 болон 2-3 дугаарлалтад харагдахгүй болсон ба энэ нь сүүдэр ажлын даалгавар гүйцэтнийг харуулж байна. Гант диаграмыг харуул Салис галтгоо дэд төслийн сүүлийн ажил дуусангууд Бобс галтгоо дэд төслийн эхний ажил эхлэхээр болсон харагдаж байна. Төслийн төлөвлөлтийн хөгжүүлэлт ажлын даалгаврыг дэд төслүүдийн хамгийн ихэнд эхлэхээр холбож өгье. Инхэнд бол нэгдүгээр мөрийг төвчүүлээд Project Hub дээр товшно. Project Information icon дээр бас товчлоо. Start date буюу эхлэх он сар өдрийг 2016 оны 10 сарын 3 гэж календараас сонгож өгч байна. Октовчийг товшоод Gantt диаграмыг харъя. Төслийн төлөвлөлтийн хөгжүүлэлт ажил дуусаад миний галтгоо гэсэн төслийн эхний ажил эхлэхээр болсон харагдаж байна. Link буюу холбоосыг хүчингүй болгохыг бол predecessors багандах холбоосын нүдийг идэвхжүүлээд delete товчийг товшоод арилгаж болно. Gantt диаграм дээр хоёр холбоос байхгүй болсон харагдаж байна. За олон ажлууд төсөлд байгаа үед холбоосуудыг харъя гэвэл Project Hub дээр товшоод Links between projects гэсэн icon дээр товшин өмнөх болон хойдох холбоосуудыг харах боломжтой. За одоо бид нөөцүүдийн цуглуул буюу англиар resource pool гэсэн ойлголтыг үзье. Дасгалын хандаснаас My Resource доогуураас домон .mpp, My Resource .mpp гэсэн файлуудыг нээсэн байна. Нэг нь англи дээр нөгөөх нь монголоор орчуулсан байгаа. За энд My Resource доогуураас домон гэсэн файл нэгдсэн байна. Maximum Units гэсэн баганд ажиллах нөөцийн тоог харуулж өгсөн байна. Одоо бид дасгалын хавцнаас My Kitchen, Sally's Kitchen, Bob's Kitchen гэсэн файлуудыг тус-тусад нь нээж өгье. Bob's Kitchen дэд төслийг нээгдсэн үед Task tab дээр товшоод Gantt chart дэлгэгдэх зэснээс Resource Sheet харагдцыг сонгоё. Энд нөөцийн өснөгт хоосон байгаа нь харагдаж байна. Ийм учраас бид My Resource файлаас нөөцийн цуглуулгыг энэ дэд төсөл рүү share буюу хуваалцахаар оруулж өгье. Инхийн тулд Resource tab дээр товшоод Resource Pool гэж доош дэлгэгдэх зэснээс Share Resource мөр дээр товшно. Share Resource нэмэлт зогноос Resource for Bob's Kitchen хэсэгт нөөцийн цуглуулгыг хаанаас авахыг зааж өгнө. За Use Resource сонголтыг идэвхжүүлээд From мөрөнд My Resource доогуураас домон гэсэн сонголтыг хийж өглөө. За тэр доор On Conflict with Calendar Resource Information буюу календар болон нөөцийн мэдээлэлтэй конфликт үүсэх үед яах вэ гэсэн хэсэг байж байна. Энэ тохиолдолд нөөцийн цуглуулгыг өртөл болгоно гэсэн сонголтыг хийж өглөө. За ингээд октовчийг товчлоо. Bob's Kitchen дэд төсөл рүү нөөцүүд ороод ирсэн харагдаж байна. Resource name багны өмнө хаанаас нөөцийг авсныг харуулсан баг нь үүсгэж өгье. За үүний тулд Resource name баг нь идэвхжүүлээд маусны баруун товчийг товшино. Эндээс Insert column гэсэн командыг сонголоо. За Project гэсэн мөрийг сонгоод My Resource доогуураас домон гэсэн файлаас нөөцүүд авагдсан харагдаж байна. За ийм баг нь үүснэ харагдлаа. За одоо Sally's Kitchen доогуураас домон .mpp дэд төслийг нээж өгч байна. За Resource Sheet харагдцыг сонголоо. Баггүй байна. Resource tab дээр товшоод Resource Pool дэлгэгдэх зэснээс Share Resource командыг дуудаж байна. За энэ хуваалцах нөөцийг өмнөхийн адил My Resource доогуураас домон .mpp гэж сонгож өгөөд Pool Text
Presidents гэсэн сонголтыг хийгээд октавчийг товчлоо. Хаанаас нөөцөө авсныг харуулсан нэмэлт багныг өмнөхийн адил бий болгож өгч байна. За одоо My Kitchen дэд төслийг нээ. Энэ төсөлд хамт ашиглах, хуваалцах нөөц байгаа эсхийг шалгаж байна. За байхгүй бол нөөцийг өмнөхийн адил томилж өгнө. Хаанаас нөөцөө авснаа бас зааж өгнө. За одоо найзуудаа мастер төслийг нээж үзье. Өмнөх төслүүдтэй адил share буюу хуваалцах нөөц байхгүй бол оруулж өгөх хэрэгтэй байна. Хаанаас авсныг бас зааж өгөх баг нь нэмж өгч болно. За одоо Gantt chart харагдцыг нээгээд resource name баганд гар аргаар нөөцийг томилж болдгийг бид нар өмнө үзсэн ийм байдлаар томилж өгч болно. За энэ нь дан ажлын мөрөнд хуваалцах нөөцийг томилж өгч байгаа боломжийг харуулж байгаа юм. За бид сүүлд шинээр оруулсан төслийн төлөлтийн хөгжүүлэлт гэсэн ажлын мөр байж байгаа. Энд бид нар resource name баганд нь нөөц томилох гэсэн боловч хоосон баг нь харагдаж байна. Иймээс resource tab дээр тавшаад resource pool-ээс хуваалцах нөөцийг сонгож өгнө. За одоо эргээд resource name баганд төслийн менежерийг томилох боломжтой нь энд харагдаж байна. За томилж өгч болно. За ийм байдлаар найзуудаа бид дэд төслүүдийн холбоос нөөцийн цуглуулга хэрхэн үүсгэх тухай, нөөцийг хуваалцах тухай ойлголтыг энэ хэсгээр үзэж дууслаа.